Хүярах яриач нэг их өөр болоо юу. Хинэгэнд чи татагдах болоо юу. Хаалсан үсэл тэрэл чим цаанаас хүйтэн болжээ. Ла 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 ла. Тэгэхээр ямар тэнэг юм бэ гэжчлээ гэхгүй юм. Гоё сэдвээр таруулах хийх болно. Өмнө нь харилцаатай байсан хин нэгэн тий. Тэртээ 1978 оны хавар болцож байсан тэр нэгэн хүн яагаад тэр үед нэг тийм сонин зан гаргаад тэгээд яваад өгснийг асуух гэж байгаа бол your ex мэж болно. Зүгээр л өмнө нь ингээ харцдаг байсан залуу хүмүүс л охин. Тэгээд эсвэл өмнө найзлдаг байсан найз чинь чиж болсон. Арай дотн байсан, арай өөр харилцаатай байсан нэг одоо холдсон, хүнд ирсэн. Эсвэл бүр холбоогүй болцсон. Тэгээд тийм хүн байх юм бол одоо би тэр хүний чинь одоогийн таны бодлыг нь харж өгнө. Тэгээд яагаад ер нь нэг юм өмнө нь ажилтдаг байснаас арай өөр ажиллах болов тэрийг нь бас харж өгнө. Тэгэхээр надтай хамтаагаарай. Тэгээ би харж байгаа ч ханайтайгаа тэгэхээр do not mind. Миний хоолой ингээ өвдсөн, миний хамар би битүү. Who cares, right? Энд ч хамаагүй үстэй. Бид нар ингээд ойлголцож чадчихлээвэл те тараа түншлага авччихлээвэл бас нь хамаагүй учраас бити намайг жаач хийгэрээ. За 1 2 3 гэдэг ийм 3 сонголт байгаа. Тэгээд аль нэгийг сонгоод тэгээд уншлагаа үргэлжлүүлээд сонсоорой. Нэгдүгээр бүлгээс сонгосон хүмүүсийн хүзэр нь яг юу гэж харагдаж байна вэ гэхлээр энийг тэгтээ та нар өөр нь бол яагаад холбоогүй болцсон те яагаад энэ харилцаа юу цаашаа яваагүй гэдэг ер нь ихэнх нь та нар өөрсдөө мэдчихэж байгаа юм шүү. Хэрвээ үнэхээр мэдгүй байгаа бол энд нэг юм сэтгэлийн шарах байна. Эмэгтэй тал нь л нэлийн хохироод үлдсэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Эмэгтэй тал нь нэлийн юм нөхцөлгүй хайрладаг, нөгөө хүндээ илүү их юм өгсөн, нөгөө хүндээ илүү их цаг хугацаа, энерги, хайр бүх юмаа өгснийхөө хариуд сэтгэлийн шарах авахар зүйл амссан нөгөө хүнээсээ нөгөө хүн нь амар новшийн зүйл хийж байгаад баригдсан. Тэгээд тэр новшийн зүйл нь болохоор за яг араар тавилтаж болж байна. За араар тавилт биш юм аа гэхэд нэг тийм санхүүгийн байдлаар өөрийг чинь ашиглах гэж оролцсон гэдэг ч юм уу тий. Энд гэхдээ яг заавал хосын харилцаа байх албагүй ч гэсэн энд ерөнхийдөө жоохон хосын харилцаа давмгаалж байна. Тэгээд хэрвээ тэр чинь зүгээр одоо энэ холбоогүй болцсон байгаа юм чинь зүгээр найз чинь бол зүгээр хуучны танил чинь бол тэр хүн магадгүй ингээд таныг ингээд жоох санхүүгийн байдлаар тий мөнгө төгрөгийн байдлаар таныг нэлээд ашиглах гэж оролцсон байж магадгүй. Тийм хүмүүс санаад ороод байгаа хгүй. Андаа мөнгө зэлчээж, андаа ингэчээж, андаа 20 зэлж ингэж тэгэж гээл. Тэгэл байнгын гуйгаал, байнгын ингээд өөрийг чинь ер нь л өөрөөс чинь авч явах хэрэгтэй юм шиг харцдаг байсан тэр хүн юм шиг байна. Тэгээд энэ хүн бол нэлээд новшийн зүйл хийсэн. Тэгээд хэрвээ та энэ хүнд новшийн зүйл хийгээгүй ямар нэгэн нөгөө хүнийгээ гомдох зүйл хийгээгүй байхад энэ хүн нэг юм өөр ааш гаргаад эхэлсэн гэдэг ч юм уу те. Тэгээд алга болцсон бол энэ хүн өөрөө нэг юм сэжигтэй нотой бантмаар тийм зүйл хийсэн учраас за баяртай. Таны царайг харж чадахгүй тэгээл за гэд яваад өгсөн. Ер нь бол цаашаа ер нь харилцаа үргэлжлээд хэрэггүй юм байна гэж бодсон байх нь. Тэгээд хэрвээ хосын харилцаа бол мэдээж хэрэг. Хосын харилцаанд ч гэсэн ер нь бол бас тэ нэг талаа хитрхий шулдаг. Ер нь бол нэг нь арай зөөлөн за аав за мэ гэд өгөөд идэг. Тэгэнгუთ тэрийг нэлийн ашигласан. Тэгээд түүнээс болоод сэтгэлийн шарах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлээр энэ харилцаа дууссан байна. Тэгэхээр одоо тэр хүн чинь ер нь таныг юу гэж бодож байна? Харъя. За тэгэхээр та бүхний толгой дотор бодож байгаа хүн чинь
одоогийн байгаа байдал нь болохоор нэлийн атаархсан, нэлийн юм уур нүрцэн гэдэг ч юм уу тий. Нэлийн юм түрмийн ингээл ер нь бол нэг юм шээснэ гоожчихгоо заяа. Тийм байдалтай байна. Яагаад гэвэл jealous. So зүгээр л амар jealous. Амар атаархаж ийн амар энэ ер нь яагаад ингэж байна гэсэн байдалтай. Тэгээд та нарыг бас угаасаа амар мундаг явж байгаа, амар гоё явж байгаа тий. Тэрийг чинь хараад ерөнхийдөө өөрийгөө хажууд нь харьцуулаад тий тэрнээсээ болоод өөрөө өөртөө дургу үрээд тий яагаад би ингэж энэ хүн ингэж ингэ явж байхад би яагаад ингэж явж байгаа юм гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар өөрийгөө харьцуулах байдлаар жоохон ууралсан, амар уур нүрцэн, дургу нүрцэн байж байгаа байдал бол харагдчихээн. За тэгээд таныг бол угаасаа яг тий одоо юу нь л ялж үлдсэн, ялагч нь болж үлдэж чадсан гэдэг ч юм. Тэр байдлаар айгу харж ийн. Ер нь хоёрын харилцаанд голд юу ч болж байсан тий. Ер нь бол хоёр тийшээ салаад явсан. Энэ маргаанд ялагч байхгүй гэж бодож байвал таныг бол энэ хүн хожсон, ялсан гэж харж байна. Тэгээд мэдээж хэрэг түрүүний Empress гарч ирсэн. Та бүхэн ийм энергитэй сайхан хүмүүс билээ гэдгийг чинь энэ хүн бас мэдж байна. Тэгээд энэ харилцаа бол дахиж хязгаарч ер нь бол сэргээд дахиж шинээр гоёор эхлэх харилцаа бишээ гэдгээ бас мэдэж байна. За тэгээд хэрвээ энэ хүнд та бүхэнд зориулж хэлхийг хүсэж байгаа үг байх юм бол тэрийг дамжуулъя. Тэгээд за хэлмээр байгаа үгсийг нь олцсон. За энэ болохоор ингээд уншаад ойлгох хүмүүс байвал ойлгочоорой. Just being near you is intoxicating гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ? Чамтай ингээ ойрхон байхаар л ингээ амар intoxicating гэдэг чинь монголоор юу гэж орчуулах вэ? Ингээ хөөрөөд идэг гэдэг юм болоо за мэдэхгүй байна. За intoxicating гэдэг нь одоо нэг юм ямар нэг юм нөлөөнд орсон юм шиг болчдөг гэсэн үг юм болов. За энэ болохоор you speak to me through music. Магадгүй ингээл өмнө нь хоёр ингээд хоёулаа дуртай байсан нэг тийм дуу муу ч юм уу тий. Тэрийг одоо ингээд сонсч мансахаараа таны талаар сандаг. Тэгээд ингээд янз бүрийн дууны үг мөг сонсохоор ингээд тий таны талаар бодож моддог. Дах магадaltaй. Тэгээд хамгийн сүүлийнх нь I want you. Яаж групп нэг ихнийг угаасаа хүсэхгүй байх те. Empress-ийг хинч хүн болгоно л хүснэ. Тийм үстэй. Тэгээд чамайг бол хүсэж байна. Өөртөөгөө хамт байхыг хүсэж байна. Гэхдээ энэ хүн бүр ингээм амар боломжгүй болсон л гэж бодож харанхуй үзэл бодолтой автсаар байгаа. Тэгээ групп нэг юм байла. What is happening here? За тэгэхээр групп номер 2. Та хоёрын харилцаагүй болсон шалтгаан болохоор энэ хүн ингээд эсвэл амар өөр сонио ажиллах болсон шалтгаан нь энэ хүн нэг юм сонссон байна. Нэг тийм өөрт нь ашигтай сайхан мэдээчсэн байж магадгүй. Эсвэл нэг юм ухаарл болоод авцсан гэж магадгүй. Өөр хин нэгнээс ямар нэгэн зүйл сонссон байж магадгүй. Эсвэл хамгийн боломжтой хэлбэр гэвэл за ингээд хоёр харьцчихлаа заяа. Хоёр ингээд сайхан өдөр шөнөгүй чатлаад ингэсэн тэгсэн гээл би бидээ гой гой юм яриад ингээл явж ялаа. Тэгсэн чинь энэ хүний X нь чат бичээд ороод ирсэн. Тэ гэл хоёлаа ингээд буцаад нийлээ. Энэ зэрэг бла 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 бла.
Тэгээд эсвэл бүр ингээд өмнө нь бас ингээ амар крашлдаг байсан крашн чат бичээд эхэлсэн гэдэг ч юм. Ямар нэгэн өөрт нь ашигтай тиймэрхүү зүйл санал ороод ирсэн учраас энэ хүн ингээд яхаа мэдхээ билсэн. Тэгээд нэг яад гэвэл энэ хүн тэр хүндээ илүү татагдаад байгаа учраас тантай яаж харцгаа мэдхээ билсэн тий. Тэгээд нөгөө хүн чинь бүр ингээд догтлоод нөхцөл байдалтай жоохон сандраад тэгээд ер нь бол нэг мэдэхгүй байдал руу орсон энэ харилцаа. Гэхдээ энэ хүн энэний араас нэлийн айгүй шархалсан байгаа байдал харагдаад байна. Тэгээ одоо юундаа шархалдгийг гэхгүй бодлоо. Шархалсан байна. Маш их шархалсан байна. Энэ бол ингээд хамгийн амар хэцүү үзрүүдийн нэг. 2. Маш их төвшил. Стресс. Энэ бол бүр ингээ өгцөн. Гэхгүй 10 жилийн зоолгоод өгцөн. Тэгэхээр ерөнхийдөө тийм байна. Тэгээд за нэг тийм өөр X эсвэл өөр crash энэ хүн рүү бичээгүй юм а гэхэд олны салхинаас нэг сонирхолтой зүйл болоод сонссон байж магадгүй. Таны талаар нэг тийм ховж ив ч юм уу тий. Тиймэрхүү зүйл болоод сонссон. Тэгээд тэрэндээ бачиндаад тэрийгэ бодохгүй байж чадахгүй байсан учраас тэрэндээ шархалцсан учраас тэгээ яваад өгсөн байх. Тийм л энэ за тэгээд одоо болохоор энэ хүн таны талаар юу гэж бодож байна? За тэгэхээр групп номер 2-ын толгойн дотор нь байгаа хүн яг одоо групп номер 2-ыг яг юу гэж бодож байгаа вэ гэхлээр одоо яг одоо энэ хүн нь болохоор нэлээд хэцүү байдлыг туулаад явж байна. Ер нь бол амьдрал нь нэлээд ороо босгоо эмх замбраагүй. Эсвэл ингээл бодол нь нэлээд эмх замбраагүй. Тэгэл ажил төрөл бүтэхгүй. Одоо нэг юу гэдэг лээ дээ. Ер нь бол нэг тиймэрхүү хэцүү байдалд байгаа. Тэгээд энэ хүн ер нь бол ирэх ёстой өөрчлөлт шинжилтүүдийг нэлээд эсэргүүцэж байгаа тий. Нэлээд л тэмцэлдэж байгаа хүн байна. За тэгэнгუთ энэ хүн таныг бас яг юу гэж харж байгаа вэ гэхлээр юу гэж боддог вэ гэхлээр энэ нөхцөл байдал одоогийн шиг ийм нөхцөл байдалд таныг энэ хүн өөрт нь тусалж чадна даа гэж боддог. Тэгж аягүй итгэдэг. Харагдаж байна. Тэгээ таныг бас нэлээд өвөөмөр уулна. Тэгээд өөрт нь нэлээд сайн ханддаг гэдэг ч юм уу тий. Тэр байдлыг чинь бол нэлээд мэддэг. Гэтэл энэ хүн ингээ өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө олоод сонссон тэр нэг ихтгэл үнэмшил тэр зүйлдээ итгэхийг шийдэж байгаа. Тэгээ өөрийнхөө үзэл бодол дээрээ бат зогсоох эсвэл өөрийнхөө бардам зам дээр бат зогсоох тийм шийдвэрийг гаргаж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм тэгээд таныг болохоор одоогоор таныг бол угаасаа айгүй гоё хүн гэж боддог, мэдэрдэг. Угаасаа л та гоё л хүл юм байна л та. Ер нь бол 1 2 дугаар групп нэлээд төстэй. Тэгээ ер нь хөвчлэн эмэгтэй хүмүүс үзэж байгаа. Эмэгтэй хүмүүс дундаа нэлээд тийм зөөлөн, сайхан сэтгэлтэй, өгчээ, тусалчээ, ингээд үгүй, тэгээд үгүй гэдэг нэг амар хөөрхөн ааштай. Хөөрхөн л хүмүүс байх шиг байна. Ер нь бол нэлээд үзэсгэлэнтэй, Venus energyтэй. За тэгээ энэ хүн бас таныг юу гэж бодож байгаа вэ лээ? Ер нь бол ингээд олоод сонсцсон юм нэг тийм инээдтэй заяа. Юу вэ гэхлээр таныг нэг тийм шоучин идэж уугаад яваад байдаг юм гэдэг ч юм уу. За мэдгүй нэг тиймэрхүү байдлаар сонсцсон юм шиг байна. Тэгээ нэг юм эсвэл юм жоохон ховж ив утгаад байдаг гэдэг ч юм уу тий. Ховж ив. Тань өөрийнх нь талаар жоохон нэг юм
онцгой юм ярьдаг гэж бодсон юм болов уу? Тиймэрхүү юм сонссон юм болов уу? Мэдгүй энэ хүн ер нь бол тийм үзэл бодол дээр бол нэлээд бат зогсож байна. За тэгээд хэрвээ энд ингээд тэг холбоогүй болсон найз майзыгаа асуулгаж байгаа хүн байх юм бол тэ эмэгтэй хүмүүсийн хооронд болсон нэг тийм амар spicy хавж үүдээд шүү дээ амар тэр хавж үүдээс л болсон юм шиг байна да гэж л харагдаж байна. Гэхдээ энэ хүн ингээд ямар ч хэцүү нөхцөл байдал байсан яг хуу тань руу бол тусламж гуйж бол очихгүй юм байна л да. Гэхдээ таныг л өөрт нь туслана гэдэгт бол айгүй итгэлтэй л байд юм шиг байна. За одоо хэлхийг хүсэж байгаа үг нь харж үгүй. Танд юу гэж хэлхийг хүсэж байна? Юу амар ингэ сайд юм ингээл холбоогүй хүмүүс амаа period би сарын тэндэг ирсэн болооч тэр би амар emotional байгаад байна. Anyway. Тэгэхээр we both know I'm not the one for you. Хоёулаа л мэдж байгаа дөө ер нь бол би бол чиний одоо тэр ганц чинь гэж яддаг шүү дээ, тэр чинь биш. Тэгээд би тэр өдрийн талаар айгүй их санаж гин гэдэг аахгүй. Хоёрын хооронд муудалцсан болсон ялчгүй. Нэг сая 5 of Wands гарч ирсэн аахгүй. Тэгээд айгүй их зөрчилдөөнтэй байдаг, айгүй их тийм юу нэг дээр гарах гэсэн нэг тийм жоохон тэмцэл бол хоёрын хооронд байдаг байсан байгаа. Тэгээд хамгийн сүүлийн fight ч юм уу, хамгийн сүүлийн нэг юм амар хэрүүлэг бол амар санаад байгаа юм шиг байна. Тэгээд I remember every detail of that day. Тэгээд бас хэлсэн үгнүүдээ буцааж авахыг хүсэж байна. Тэгээд би чамайг илүү ингээ чамд илүү сайн хандсанамж болоостой гэж хүсдэг. Тэгээд би тэг давах ёстгүй шугамыг бол давсан. Ингэж хэлүүлж байна шүү. Zia hi my group number 3. 3 дугаар группийн хай. Би сая бүр 2 дугаар группийг хийхэд манай өөрөө бүр хаваар хуулц. Би яагаад гэвэл гэрлээ хасаагаагүй. Тэгээд нэг өнөөдөр гадаа угаасаа бүрхэгэн тэгээд цонхоор тусч байгаа нэг юм жоохон гэрэлт. Тэгээд нуцныхаа дэлгэсний гэрлийг жоохон хасаагаад ингээд бичлэг хийсэн баггүй юу. Тэгсэн чинь бүр юу вэ? Би бүр хав харанхууд ингээ миний царай цагаан нэг юм сүнс шиг заяа. Okay, here's the cards. Тэгэхээр маш ойлгомжтой гарч ирж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ хүнд хоёрын хоорондын харилцааг энэ хүн юу гэж боддог гэсэн мэтлэр та заяа энэ хүнийг нэлийн уруу татдаг гэсэн гэж энэ хүн бодоод байгаа байхгүй юу? За тэгээд одоо нэг юм хүмүүс байдаг штэ. Үгүй эн чин буруу, эн чин зөв. Одоо хүмүүжлтэй хүн гэдэг чинь ийм хүний суур хүмүүжил гэдэг чинь ийм Үнийг гачгач юм яриад байдаг штэ. Өөр юу гэж яриад байдаг вүлээ. Тийм сүртэй юм яриад байдаг хүмүүс байд юм аа. Тэгээ хэрвээ чи одоо чиний найзалж байгаа хүн чинь ийм байх юм бол чи ийм гэсэн үг гэснээр нэг юм баахан хэрэггүй юм stereotype ярьдаг. Тэгээд тийм хүн байсан байх магадлалтай. Тэгээд энэ хүн одоо тэр итгэл үнэмшлүүдтэй итгээд нэх юм хуучинсаг хүн юм шиг байна. Тэгээд магадгүй таныг бол ер нь бол ингэж хардаг. Заяа. Шоуч хавж утгаар ингээд хэрүүл урал хийгээд гэдэг ч юм. За хэрүүл урал нь ч байна. Ийм хав мовера нэг юм жоохон токсик. Жоохон ч гэлтэй ер нь бол нэлийн токсик хүн гэж таныг хардаг. Тантай байгаад хахаар ингээд нэг юм токсик рол байгаад байдагээс учраас энэ хүн би чинь хэм блэ? Би чинь ингэж байх ёсгүй хүн. Ийм хүнтэй байх ёсгүй хүн гэдэг ч юм уу нэг юм бардам зан нэг юм тиймэрхүү юм хатгаад тэгээд
явахаар шийдсэн байна. Bye bitch. Одоо энэ бозар булаа. Ийм зүйлсээ боли. Энэ чи одоо ер нь бол ямар хүн юм те. Тэгэд яваад өгсөн байх магадлалтай харагдчихээн ер нь бол. Одоо болохоор тэр хүн таныг яг юу гэж бодож байна? Яг одоогийн бодол нь. Энэ тэр үедээ тэгж бодсон юм байна. Одоо ямар хөө байна? Харъя. За одоогийн нөхцөл байдал бол яг л нөгөө нэг орхисон шиг нөхцөл байдалтай нь яагаад гэвэл эн чин зөв эн чин буруу юу зөв юу буруу юу хийж болох юу хийж болохгүй нэг иймэрхүү зүйлс төр хитрхи ач холбогдол өгөөд хитрхи их олон юм бодоод тэрэн дундаа төөрөөд тэгээ яхаа мэдхээ болцсон ер нь бол юу ч хийх юм одоо яг ер нь яг яах чинь нэг тийм байдалтай тэгээд таныг бол бодож байгаа бодол нь л өөрчлөгдөөгүй байна таныг бол хитрхи 100 цэнгэл хөөдөг хитрхи шоучин гэж бодож байгаагаас гадна таныг бас нэлээд тийм читер биш юм аа гэхэд нэлээд хөнгөн хуумгай тэгээ хүн амтантай очиод ер нь бол хинтэж хамаагүй очиж сэтгэнээд байдаг гэдэг ч юм. Мэдхгүй нэг тиймэрхүү байдлаар бол хардсан байна яалтчгүй. Тэгээд таньдаас өөр сонголтууд байсан энэ хүнээс өөр сонголтууд өөр хүн байсан учраас хоёрын харилцаа нэг тийм serious болж чадаагүй юм болов уу эсвэл тэгэл энэ хүн найдварг болсон юм байна л да зайлвал. Уул нь бол танд өгөх хүсэл их байж, танд өгөх, таны төлөө хичээх их хүсэл байж, таны төлөө хичээмээр санагддаг байсан байна. Таныг хайрламаар, халамжламаар танд сэтгэл зүрхээ өгмөр байсан боловч өгч чадахгүй яагаад гэвэл таны байгаа байдал ийм байгаа учраас. Тэгээд л хөрх юм. Bye. Гэт явчтэй. Одоо тэгэхээр юу яа? Танд хэлхийг хүсэж байгаа үг байна уу? Тэрээс надад амар тэр сонирхолтой санагдаад байна. За гоё амар гоё юмнууд гарч ирсэн. I know I messed up everything. Ер нь бол энэ хүн өөрийнхөө ингээд хэтрүүлэн боддгоосоо ч юм уу тэр байдлаасаа бас болсон. Тэгээд өөрөө тэгээд таныг орхиод явсан учраас би ер нь бол бүх юмыг ер нь нураасан бүх энэ харилцааг нураасан гэдгийг мэдж байгаа гэж юм. Тэгээд I'm so attracted. Би уулын чанд би угаасаа энэ хүн угаасаа ингээд ийм юм бодоод эхэлсэн байна гэдэг чинь хүрх юмт нилээх мэдэрсэн байгаа штэ. Хүрх юмт ч гэж би хүний хөрхилсэн би харин ингээ айгүй эмзэг болчиход байгаа маа. Тэгээ хүмүүс ингээ өрөвдөж байгаа юм яах гэдэг. I'm so attracted to you гэдэг нь одоо тэр үед би бүр амар татагдсан байсан маа чамд. Тэгээд I left when I saw you with someone else. Чамаг өөр хүнтэй байхад хараад би яад өгсөн. Гэж байна. Тэгэхээр энэ хүн буруугаар ойлгосон байж магадгүй бас хөрх юмтан чамайг тэ ингээд өөрт нь сайн биш юм байна, өөр хүн сайн байна гэж бодоод за сая бэлээ гэж яваад өгсөн байх магадaltaй. За ингээд групп номер 3 дууслаа. Ер нь бол тараад уншлах ер нь бол анх удаа ингээд YouTube дээр юм бичлэг оруулж үзэх гэж байгаа учраас бас хөрхөн товч тодорхой байсан дээр юм байна гэж би бодсон. Яагаад гэвэл тэ уул нь урт тараа авъя гэсэн хүмүүс нилээх байсан. Тэгэл одоо дөнгөж яаж ийж тэгэл олон юм яриа суугаал байгаал тэгээд ах надад бас жоохон зохимжгүй юм болов уу гэж санагдсан. Тэгээд тийм л энэ да. Энэ топик ийм зүрхийн хэлбэртэй харагдаад тэгээд ийм бас нэг хөөрхөн нэг ийм харилцаа холбоо бас хайр дурлалын харилцаагаа үзэх гэж орж иж байгаа хүмүүс байж магадгүй шүү дээ. Тэгээд ингээ хүмүүс би өөрөө хийсэн. Би хувийн уншлага хийдэг байгаа. Тэгээд би хувийн уншлагыг авахыг хүсэх юм бол DM-ээр холбогдоорой, Instagram-аар холбогдоорой. Тэгээд би voice helper-ээр уншлагаадаа явуулдаг байгаа. Тэгээд bye.